100 дахь дугаарын минь төргий тархины халаас нэвтрүүлэг подкастын 100 дугаарын туршид хамт байсан үзэгч сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Мөн подкастт маань зочноор оролцож үзэгч сонсогчд маань үн цэнтэй зөвлөгөө, мэдлэг туршлагаа хуваалцдаг байсан. Зочдоо бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. За бас найздаа, хамтран хөтлөгчдөө 100 дугаарын минь төргий. Баярлалаа. Чамд ч бас 100 дугаарын минь төргий. Тэгэл нэг баярын өдөр шиг шүү дээ. Нэг 2019 оноос эхэлж исэн зүйл хөөх 100 дахь дугаар дээр ирсэн байх шүү дээ. Гэт юм. Тата сайхан мэдрэмж байна. За бас энэ 100 дугаарын маань баг тал хувьд нь хамтдаа байсан Хэмнэл радио 91.7-гийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхний дэмжлэг байснаар бид хоёр бас подкаст энэ хүртэл тууштайгаар хийж байна. Цаашдаа ч бас хийсээр байх болно. Энийг алгадчих. За 100 дугаар гэсэн чинь бас нэр айгүй гоё бүр 100-гийн 100 шүү дээ гэд их гоё санагдчихээн. Тэгээд подкаст маань одоо хэрэгтэй хүмүүстэй хүрээд түүнээс бас хүмүүс одоо за ингэ хэрэгтэй мэн тэг хэрэгтэй мэн өө би сэтгэл зүйчдэр очих хэрэгтэй мэн гэж үйлчлэгээ авч ийсэн тухайн сэтгэл зүйч нараас ч тэр энд хүмүүсээс тэр айгүй гоё комментууд сонсох бас их урамтай байдаг. За 100 дугаар ингээ хийгээд явж явах энэ төрөөс одоо хөрсөн өнцгтэрээс харахад сэтгэл ямар байна вэ? Мэдээж гайхах мэдрэмж төрж ийн эхлээд хүүх ингээ энэ хүртэл ирсэн байгаа билүү. Дээрээс нь бас талархах мэдрэмж. Тэгээд хамтран зүтгэгч тайвнадаа тэгээд бас ингээд өргөдөө оролцсон хүмүүсээ яг тайвныг хэлсэнчлэн Хэмнэл радио ингээ нөхцөл байдлуудыг хангаж ирсэн хүмүүстээ бас маш их баярлж байна. Яг ингээд подкаст эхлэх саналыг тайвнаа ингээ хэлээд бит хоёр эхэлжсэн байхгүй юу? Тэгээд тэр үед бит хоёрын зорилго бол ингээд хүмүүст айл болох илүү юм мэрэгжлийн үнэн ингээ мэдээллүүдийг яг үнэнгээр нь ингээ хүргээ тэндээс хүнийг юм аваад тэр ингээ амьдралтаа хэрэгжүүлээд тэрэн тухайн үнд ингээ өөрөө өгөөсэй гэж хүсдэг байсан. Тэгэхээр эдгээр дугаарууд маань одоо ямар нэгэн байдлаар ингээ хүмүүст хүрээд үр дүнгээ өгсөн байх гэдгийг бит хоёроос ингээ хүмүүсийн комментнаас ямар нэгэн байдлаар хүмүүсийн ярианаас ингээ мэдэрдэг. Тэр өөрөө өгөөж өгсөн гэдгийг мэдрэх их гоё юм гэх үү. Чиний хувьд. За яг одоо бол айгүйх юм догтлол мэдрэмжтэй байгаад байна. Тэгээд өнөөдөр ингээд ярилцах зүйлс маань ч гэсэн бид хоёр өнөөдөр подкастаараа энэ 100 дугаарын туршид юу болов, юу болж өнгөрөө сэтгэл зүйчд ер нь юу их зөвлөв гэдэг тухай ярилцах гэж байгаа. Тэгэхээр тэрэн дээр ч гэсэн ингээд өнгөрсөн дугааруудаа ингээд бүгднийг үзээ шүүгээл их бас их сэтгэл догтлуулсан мэдрэмж байна. Тэгээ анх подкастаа эхэлж байхдаа бол бид хоёр өөрсдөө нэг жижигхэн миктэй анх бол миктэй ч бас байгаагүй минь утсан дээр л бичдэг байсан юм байна. Тэгээ тэр дугааруудаа ингээд сонсохоор одоогийнхыг харьцуулах юм бол мэдээч дуу дүрс чанар бүгд муу байгаа ч гэсэн айгуу тийм нөө эхлэл нь болохоор гоё нандин байдаг. Эргээд сонсоход үзэхэд тэгэл тэр үед ч гэсэн ингээд дэмжэлөө ингээл да тэгэл да та хоёр ингэж хийвэл гоё штэ хүмүүс ийм зүйл сонсдог штэ хүмүүстээ энэ хэрэгтэй байдаг гэж зөвлөж исэн тэр хүмүүсийн зөвлөгөө өнөөдрийг хүртэл ингээл одоо баг те хэсэг нөгөө ковидын үед бас завсралсан тэгэл тэр үед ч гэсэн яасан бэ подкаст чинь байг сонсдог байсан штэ гэдэг байсан хүмүүстэй тэгэл битэрийг нэг шүүмжлээд өгөөч гэж хүмүүсээс шүүмж сонсдог байсан. Тэр бүх мөчүүд маш их одоо гоё байна. Тэгээд энэ бүх хэрвээ цаг хугацааг нэгээд авч үзэх юм бол за нэг подкаст нэг 40-50 минут, за бүр 90 минут энтертэй подкаст ч гэсэн байгаа. Тэгэхээр лавтаа бол ингээд 100 гаруй цаг тийм подкастууд бол ингээд өлхөн байгаа байх гэж одоо бодож байна. Тэгээд битэрийн бас нөгөө нэг зорилго өөрсдөө ингээл битэр ярьдаг гэсэн зүйлс маань хүмүүс ингээл гудамжаар алхахдаа илүү гоё тайван тэгээ нэгэндээ гоё дулаахан мэдрэмж өгдөг тийм нийгэм байдаг бол ямар гоё вэ гэдэг юм цагаахан хүслээр тэгээд явандаа энэ за ингэдэг болъё тэгдэг болъё гэл улмал бүр гоё баяжаад явсан. Тэгээд ингэж явсаар хагаад өнөөдрийн энэ дугаар хүрчээ. Тэгээд маш их талархаж гин, баярлж гин, догтлж гин. Цаашд ч гэсэн одоо 100-аас илүү 101, 102 гэл ингээд явахдаа яаж хүмүүст хэрэгтэй мэдээлэл хүрэх вэ гэдэг тэр зүйл бас их бодогдож байна. Яаж бүр чанартай болох вэ гэдэг зүйлс бодогдож байна. Тий. Тэгээд анх эхэлж байхад бит хоёр бүр маш их уншиж судалдаг гэсэн одоо ч бас ингээ уншиж судалсаар байгаа. Тэгээд цаг зав болон ач холбогдлоо өгсөн ингээ зүйл удаан хугацаанд үргэлжлэх нь аюу гой нандин мэдрэмж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдрэмжийг бас энэхүү дугаараараа дамжуул үзэгч болон сонсогч та бүхэндээ хаваалцаж байгаа юм шүү. Тэгээд хамтдаа
байсарч байх та бүхэнд бас баярлаа гэж хэлмээр байна. Тийм. За нөгөө мэдээний тойм гэдэг шиг хоёлаа энэ дээр тойм ярих гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр чиний хувьд 100 дугаараа ингээд товшид мэдээж өргөцсөн зочин бүр маань л маш гоё зүйлсийг зөвлөгөө хэлж ирсэн. Ингээд подкаст дээр хөтлж байхдаа өөрөө тэр дундаа ухаарал тийм штэ би яг ингэдэг штэ. За ингээх хэрэгтэй юм байна гэж аюу олон ухаарлыг авдаг. Тэгээд тэр бүхэн бол маш үнцэнтэйсэн. Гэтэ хоёлын сэтгэлд илүү хоногсон ч гэх юм уу. Тийм дугааруудыг, тийм өчүүдийг эргээд зөвхөө тоолцвол. Тэгэхээр яг нэг юм он цагийн дараалалаар орж ирж байгаа байхгүй надад. Хамгийн эхний одоо бит хоёрын нэгээс нэг 30 хүртэлх дугаар ч юм уу те яг нэг хийхдээ өөрсдөө бичдэг. Зочин оруулаад хийх дугаарыг өөрсдөө бичдэг. Тэгэнгүүт бит хоёр биенийхээ нөгөө хилж өгч байсан мэдээлүүдээс ингээ маш их зүйлийг нөгөө нэг тийм үү хөөх тийм үү гэ бараг ингээд нөгөө тэр нь айгүй юм гоё уран болдог гэсэн их зүйлийг ингээ олж мэдчихэж байгаа гэдэг нь гоё байсан. Тэгээд надад нэг юм хүүхэд насны нөгөө сэтгэл зүйн гэмтэлтэй холбоотой нэг тийм одоо нөгөө нэг подкаст бас ингээ чамайг ярьсан чинь ингээ шууд донг ороод ирж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэр үе дээр би өөрийнхөө жишээг бас ингээ ярьж байсан юм. Тэгээд тэндээс ингээ юу хамгийн тод үлдсэн бэ гэхээр бид нар ингээ нөгөө траума гэдэг үг хүн болгон танилцсан байлгүй энэ зүйлээс ингээ цогтох боломжгүй. Тэгээд эцэг эхчүүд ч гэсэндээ хүүхдөө ингээл яна одоо тэг загнаж байгаа нь ингээ гэмтэж байгаа юм болов бит хоёр хүүхдийн хажууд ингээ муудалцаж байгаа нь ингээ сэтгэл зүйн ямар нэгэн асуудал үүсгэж байгаа юм шиг байгаа гэж одоо нөгөө эмээгээл тэг төвшөөрлөөл хүүхдээ ямар нэгэн байдлаар ямар ч траумаг үүсгэхгүй л тэг ингээл өөгүй байх гадах одоо шаардлагагүй гэдгийг би одоо сэргэн ингээ санаж байгаа байхгүй юу. Тэр одоо подкастаас тийм зүйлийг би ойлгосон. Тэгэнгүүтээ би энийг дахиад хүмүүс нөгөө сануулахыг хүсэж гин гэсэн үг чамааг ингээ асуунгууд. Тэгэхээр бид нэр ийм одоо нөгөө амьдралын траума гэмтэл янз бүрийн зүйлээс цутах ингээ боломжгүй. Гол нь бид нэр та болон одоо та хэрэг хүүхдтэй бол хүүхдтэй юуг ингээ ойлгуулах хэрэгтэй вэ гэхээр аливаа асуудлыг даван туулах аргад нь ингээ суралцуулах тухайн нөхцөл байдал тасан зохицох гэдэг тал руу ингээ чиглүүлэх нь хамгийн чухал. Тэгэхээр яна ингээ травматай болчих үү, яна сэтгэл зүйн асуудалтай болчих үү гэхээсээ өмнө нөгөө би хэр таатай ингээ мэдрэмж өгдөг вэ? Би хүүхэд маань ямар нэгэн асуудал тулгарх юм бол тэрийг ингээд даван туулж чадах болов уу? Чадуулахын тулд би ямар нөхцөл байдлуудыг үүсгэх вэ гэдэг нь ингээд хамгийн чухлаа гэдгийг одоо нөгөө нэг тавтан хэлмээр энэ гэхөө өмнөх дугаар дээр бас ингээ яригдчихсэн. Тийм. Яг саяныхтай бас холбоотойгоор надад яг ингээд нөгөө дугааруудаа эргээд харахад ингэж бодогдсон байхгүй. Ер нь ингээд аль ч сэтгэл зүйч ирээд ярилцсан. Тэгээ бас хоёулаа хоорондоо ингээд ярилцаал дугаарууд бичиж яхад ингээд ерөөсөө төгс амьдралыг хинэн ч хэлээг байгаа байхгүй юу? Ингэчүүлэл болно. Ингээд бүх зүйл сайхан болно. Ингээд аз жаргалтай болно гэдэг зүйлийг хинэн ч хэлээгүй 100% үнэн одоо ингэх юм бол 100% л хүрчээ шүү гэдэг юм. Харин тэр хүмүүс юу гэж хэлсэн байна вэ? Бид хоёр юу гэж ярьсан байна вэ гэхээр ингүүл арай тогтвортой байх боломжтой. Гэхдээ амьдралд стресс, зовлон бэрхшээл, одоо уу гашуу харуулсал тэр бүх юмнууд ингээд тохиолдно. Тохиолдсон ч хүн болгонд өөрийн гэсэн нөөц байдаг. Түүнийг даваад туулчих боломжтой гэдэг зүйлсийг ярьж байгаа байхгүй. Тэгээд бас яг нэг подкастын хэсэг орж ирж байна. Нөгөө сэтгэл готрол яг одоо нэг төрлийн ханиачиг гэдэг сэтгэл готрлын талаар ярьсан дугаар дээр зочин маань ингэж хэлж байгаа байхгүй юу? Хүн ер нь амьдралынхаа туршид 2-3 удаа сэтгэл готролд өрчийдгээ гэж үздгээ гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд одоо саяны нөгөө хүүхдийн жишээн дээр ингээд ярих юм бол аав ээж нар ер нь гэр бүлийн хүүхдийг ингээд тэр муу мухай одоо хэр буртагтай тэр бүх зүйлсээс ингээд бид нар хамгаалал бөөцөлөл өсгөн гэж төсөөлдөг. Гэтэл ингээд гэр бүлээр хязгаарлагдахгүй нийгмийн амьдрал дээр энд гараал гудамжинд нэг хүнтэй таарна. Тэгээ тэр болгоныг бид нэр сайхан гэдгийг хэлж мэдэхгүй шүү дээ. Тэнгүүд хүүхд өссөн үсээгүй хүүхд тэр хөвгөний онцлогоороо ч таны сайхан гэж байгаа зүйлийг таны хүүхд мухайч гэж харж байж болох байхгүй тий. Тэгэхээр энэ болгоныг зовлон бэрхшээлийг ч гэсэн хүлээж авах боломжтой байна. Энд чинь ч гэсэн амьдралын нэг хэсэг юм байна л гэдгийг подкастууд маань ярьсан байна гэдгийг бас харж илаа. Тийм. Тэгэнгүүт ийм сэтгэл зүйн тархлаа гэдэг зүйл тогтож явдаг байгаа байхгүй. Угаасаа траума бидний амьдралын нэг хэсэг мөн. Тэгэнгүүт энийг ингээ би ямар нэгэн байдлаар мэдрэн. Тэгээ эндээс одоо даван тулаад чадчих юм бол тий ямар нэгэн байдлаар би даваад гарчих юм бол надад тархлаа үүсэж байгаа. Илүү сэтгэл зүйн хувьд хүчтэй болж байгаа. Тэгээ хаттай болж байгаа. Асуудлын гаргалгаа одоо учир шалтгаануудыг олох тийм скиллтэй болж байгаа гэж ойлгож болохоор байгаа байхгүй тий. Тэгээд би бас нөгөө сүүлийн жилүүдэд яг сонирхоод илүү судалж байгаа зүйл маань resilience буюу сэтгэлийн хат
бас сэтгэл зүйн яатан чадварч гэж орчуулад байгаа Монгол дээр. Тэнгүүд энэтэй холбоотой судалгаануудыг, ном зохиолыг уншингууд надад сүүлд бас яг ингээ нэгтгэж одоо орж ирсэн зүйл нь юу байсан бэ гэхээр сэтгэлийн хаттай байна гэдэг чинь хүн зовлон бэрхшээлтэй одоо хэцүү асуудлуудтай харилцаж сурахыг хэлээд байгаа юм байна штэ гэж бодогцсон. Хүмүүс сэтгэлийн хаттай гэхээр уйлахгүй, нугаршгүй одоо юу гэдэг чинь ийм тодорхойлтууд хэлээд байдаг. Гэтэл ямар ч хүнд ингээд нэг нугаршгүй байна, хатуу чанд байна, уйлахгүй байна гэдэг бол ингээ хэцүү даваа ачаа байгаа байхгүй юу? Тий одоо тэр хүн мөнөө тэг хүнөө чулуу юу гэж. Тий харин сэтгэлийн хаттай хүн гэдэг бол түүнтэй яаж зовлон бэрхшээл асуудалтай яаж харилцахаа ойлгоцсон, мэдэрсэн, суралцаж яваа тийм хүнийг л хэлдэг байхгүй юу? Хэн ч ингээд төгс сэтгэлийн хаттай биш. Гэтэ бид нэр бүгдээрээ сэтгэлийн хаттай байх боломжтой ийм зүйл юм байна гэж болж харсан. Тийм тэгээ дээрэс нь яг одоо сэтгэлд үлдсэн ийм нөгөө подкастууд гэхээр сэтгэл зүйч болгон айгу юм чухал мессежүүдийг өгдөг. Тэгээд тэр дундаа миний ингээд өөрөө нөгөө нэг нэрээ тийштэй гэж юм уу те эсвэл би өөрөө ингээд сонсогчийн дүрд оронгоод тэрийг хүлээж авч байгаа моментуудс ингээд айгу чухал гэдэг байхгүй. Үүнээс одоо ингээд харахад айгу олон зочдоосоо би ийм зүйлийг бас сурч ирсэн. Нөгөө мэдрэмж асуудал одоо бэрхшээлүүд тулгарлаа гэхэд тэрийг ямар нэгэн байдлаар нөгөө илэрхийлж гаргах, хуваалцах гэдэг зүйл бас ингээд айгүй чухал байгаад байдаг. Дотроо нөгөө нэг бид нар чинь битгэрчдэг шүү дээ. Тэгэхээр та хэн нэгэнд яриаггүй байлаач гэсэндээ нөгөө бичих ч юм уу тэмдэглэх байдлаар эсвэл ингээд утсан дээр voice recording хийгээд ярьж байгаа юм шигээр хийн гэдэг нь одоо нөгөө чухал. Яагаад гэхээр ямар нэгэн байдлаар хүн ингээд нөгөө гаргаж илэрхийлэх, хуваалцах үед тэнд юм нэг энергийн задралын ингээд процесс болж байдаг. Тэгэхээр хин нэгэнд ингээд хуваалцаарай, болохгүй байгаа хин нэгнээс ингээд тусламж аваарай. Гаргаж ингээд ярьж илэрхийлэх нь айгу чухал шүү гэдгийг өөр сэдвийн хүрээнд ингээд яаж ярих вэ гэдэг өөрөөр аргуудыг танилцуулан ингээд хэлж исэн байгаа байхгүй. Тэгэхээр дахиад нэг поинтлах санаа нь бас энэ юм шиг санагдаж байгаа. Бас нэг хэдгээр дугаар дэлээ нэлээ ингээд нэг өмнөх бас дугаар дээр хоёлаа бичдэг байсан. Нөгөө уур бухимдлын талаар нэг ярилцчихсэн дугаар. Тэгээд тэр үед ч гэсэн одоо ингээл бит хоёр ч гэсэн үнэгээ төгс хүмүүс биш бүгднийг мэдгүй шин дугаар болгон дээрээ хүнээс асуулт асуух гэж байгаа болгон дээрээ за энэ чи яа гэм бол хийдэм бол гэж уншиж судлана. Тэнгүү тэр дугаар дээр ингээд хамгийн их нөгөө хоногшоод үлдсэн зүйл бол за илэрхийлээгүй сэтгэл хөдлөл бол ерөөсөө ингээ айгүй аюултай юм байна. Ингээ галтуул шиг ингээл дотор ингээд үлдчихсэн юм байна. Хизээ нэгэн цаг тэр мэдээж хэмжээ хязгаартаад дэлбэрнэ уулаар төсөөлөх юм бол дэлбэрнэ тесрэн тэгэхдээ өөртөөч тэр өрөөлдөж тэр аюу хохиролтой байд юм байна гэдэг нэг мессежийг аюух олж харж ирсэн. Тэгээд дараа нь ингээд сэтгэл зүйчтэй ярилцсангууд одоо яг хоёулынхны дугаар одоо өмнөх дугаар дээр хүртэл сэтгэл зүйч хэлж байгаа байхгүй юу? Хүнд сөрөг юм сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг хүн илэрхийлэх тусмал эрчим нь буурж идэг яг сая нээж нь хэлсэн шиг эрчим нь буурж идэг нөгөө амар төгшөртэй санагдаад байсан нөгөө уур хүргээд байсан тэр зүйлийг илэрхийлж ярилцах тусмал тэр нөгөө дотор бол аимшигтай санагдаад байгаа шүү дээ тэр зүйл ингээд буурж идгээ тийм учраас ярилцах гэдэг чинь юм чухал юм аа гэдэг зүйлсийг айгүй хүмүүс хэлсэн байна. Бас нэг дугаараас ингээд яг нэг номны ишлэл шиг надад үлдсэн үг байгаа байхгүй юу? Тэр нь харилцаан донд хөгжиж идэг гэдэг үг байгаа. Тэгэд яг одоо би ч гэсэн ингээд өөрийгөө бодох юм бол заримдаа хүмүүсээс харилцаа тусгаарламаар энэ төр ингээд мэдрэмж төрж байгаа байхгүй юу? Хэцүү үедээ. Гэтээ би тэр үедээ ингээд боддیں۔ За ингээд би бодчихлоо надад ийм мэдрэмж төрчлээ. Энэ бол за угаасаа хүний л гардаг хариу үйлдэлээ. Тэгтээ ингэвэл илүү надад хортой. Яг надад тийм бодол ирчлээ тэглээгээд одоо би яах вэ би муу гэсэн үг биш. Тэгвэл би хэнтэй ярилцах уу? Энэ үед намайг сонсох гэр бүлийнхэн маань хэн боломжтой вэ? Найз нөхдөөс маань хэн боломжтой вэ гэж одоо боддог болсон гэх юм уу? Тэр нь бас надаас подкастаас сурсан зүйл. Тэгээд харилцаан дундаа хүн хөгжиж идгээ харилцаж явах тусмаа хүн асуудлаа ойлгож идэг, өөрийгөө хүлээн зөвшөөрж идэг, бусдыг хүлээн зөвшөөрж идэг нөхцөл байдлыг илүү бодиттой хэтрүүлэггүй харж суралцж идэм байна гэдэг тэр ишлэл бүр ингээд толгойд яг үлдсэн байна. Харин яг ингээд цартгын дотор хийгээл би сонслоо л доо. Тийм. Тэгээд одоо энэ дугаарыг бэлтгэх гээд өмнөх ингээд подкастуудаас өгөхөд харсан чинь надад ерөнхий утгаараа ингэж бодогдож байгаа байхгүй юу? Бид хоёр чинь ерөөсөө л ингээл за яаж нэг зүгээр л нэг сайхан одоо бид нар яаж сайхан амьдрах вэ?
нэг зүгээр л нэг сайхан амьдарчихсан гэж ингээ яваа хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэгвэл зүгээр л нэг сайхан амьдарчихын тулд бид нэр сэтгэл зүйн талаасаа яах вэ гэдэг ингээ мессежүүдийг л бид хоёр ингээ ажиллах үг хичээсэн юм байна. Ингээ тийм ч учраас одоо нөгөө сэдвүүдээ бит хоёр ингээл ярилцж байгаа шүү дээ. Тэгээд зочдуудаа ингээд ураад явж байгаа. Тэгээд би бас энийг ингээд ерөнхийд нь бодож байхдаа хүмүүст ингэж хэлмээр санагдсан байхгүй юу. Бид нэр юмсыг ингэж нэг хүндрүүлэх шаардлагагүй юм байна гэж бодсон. Яагаад тэгэхээр харилцаа гэдэг чинь ерөөсөө л ийм юм байна гэдэг юм бичигдсэн зүйл биш байгаа байхгүй юу. Хэрвээ та ингээд манай дугааруудыг сонсч ирсэн бол мэдээч хэрэг зарим нэг энэ бол ийм гэсэн үгэ гэдэг ийм тодорхой зүйлүүд байгаа. Гэхдээ заримдаа бас ингээд тодорхой биш юм шиг санагдчихэж болно. Энд чинь цаанаа ямар шалтгаантай вэ гэхээр бит хоёрын өгөөд байгаа мэдээлэл маань нэгсэндээ чиг гэсэн үг байгаа байхгүй ингээд чиг. За ерөнхийдөө ингээд нэг юм баруун талдаа энэ те. За ер нь болж л байна да гэдэг чиг байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэг юмсыг хүндрүүлэхгүйгээр зүгээр бид нэг сайхан гоё амьдрах гэж байгаа. Тэгээд хийж бүтээхийг хүсэж байгаа тий гоё хөгжихийг хүсэж байгаа. Тэхийн тулд сэтгэл зүйн хэмжээ яах вэ гэдэг одоо мессежүүдийг л өгöd байгаа. Та тэрийг сонсоод тархиныхаа халаасандаа ингээл хийгээл яваад байх утгатай байгаа юм шүү. Тэгээ гоё хөнгөнөөр хүлээж авч ингээд сонсороо бити их нөгөө ягшмал ихтгэл үнэмшил болгож ингэдэм байх. Ерөөсөл тийм байд юм байна гэж сонсороо. Бити тгийж сонсороо гэж зүгээр хэлмээр байгаа. Тэгэд ер нь хорвоо ертөнцийн дээр бүр 100% үнэн гэдэг чинь айгүй харьцангуй ойлголттой тий. Бид нэр 100% үнэн гэж зөрүүлж хэлдэг зүйлс маань төрөх хөхөх хоёр л тий шүү дээ. Бусад юун дээр одоо яг сэтгэл зүйч нар маань битээр ч гэсэн ингээл яриан дээрээ за энэ судалгаан дээр ингэсэн байна, тэр судалгаан дээр ингэсэн байна гэдэг маань энэ талаас нь хараад үзсэн бол юм байна, энэ талаас нь харж үзвэл юм байна гэдгэл тэр өнцгүүдийг хуваалцаж байгаа болохоос нэг дурдсан тэр одоо судалгаан дээр 50% ингэсэн гэдэг үг чинь хорвоо ертөнцийн үнэн гэсэн үг бас биш байхгүй юу. Тэр судалгааг магадгүй бит хоёр Монгол тавьчраад ингээ хийсэн чинь өөрч гарч ижиг тийм магадгүй. Гэхдээ яг одоо жишээ нь гэр бүлийн хүмүүжил бол хүүхдийн ирээдүйн харилцаа хандлага, бие биенийхэн төлөвшил нөлөөлнө энэ төр гэдэг бол дийлэнх судалгаагаар ингээ мэдээж батлагдсан зүйл олон дахин давтагдаад байгаа зүйлсийг л хуваалцаж байгаа сэтгэл зүйчнэр маань. Тэр ирээр бас ингээ шин чиг хандлагууд ч гэсэн гарч ирж байна. Урд өмнө нь яг орчин хэллэг илүү их ярьдаг одоо байсан бол эсвэл магадгүй гэр бүлийн хүмүүжлийг л зөвхөн ярьдаг байсан бол өнөө цаг үе техник технологи хөгжингүүд одоо AI бид нарт яаж нөлөөлж байгаа нөө хүүхдийн хүмүүжлэлтэй хүртэл ингээд холбогдоод ирчих шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн чинь ингээд улам бүр өргөн бодлоод ер нь дуусшгүй сэдв. Тэгээд сэтгэл зүйч нартай ярилцах тусам ингээд юмнууд харах тусам за зөвхөн чи өөртөө ажиллана гэдэг чинь ингээд дуусшгүй зүйл юм байна шүү дээ. Тэг бас нэг нөгөө токсик эцэг хэм харилцааны талаар ярьж байгаа дугаар дээр бас яг тэгж байгаа байхгүй хүн ерөөсөө байнгын л суралцж явах хэрэгтэй. Тэгээ ерөөсөө зориулт гаргаж явах хэрэгтэй. Хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд тэгээ хүүхд хүмүүжүүлэхэд одоо хүүхдтэйгээ төрүүлсэд байгаа асуудал эцэг гэхэд ингээл асуудал юм шиг харагдаад байгаа зүйлс яг өндөө ер нь эцэгчүүд маань өөрсдөө өнгөж харах өөрийнх нь асуудал байдаг тухай яригдж байгаа байхгүй тэр одоо подкастн дээр тэгээд үн дээрээ зориулт гарга гэдэг зүйлсийг тэр подкастн дээр нэлээх ярьсан байна. Хүүхдтэйгээ сайхан харилцаатай баймаар байна те аз жаргалтай баймаар байна. Төх юм бол хүүхдтэйгээ яаж харилцах юм гэдэгт та суралц түндээ зориулт гарга. Тэгээ хүүхдтэйгээ чанартай цагийг өнгөрөөмөр ин гэж байгаа бол өөр зүйл хийхгүйгээр бас л зориулт гарга. Тэгээд байнгын л юм хичээл зүтгэлээс хамаарч идэг гэж байна. Тэгэхээр яг 100 подкастыг магадгүй бүгднийг сонссон хэн нэгэн хүн байж магадгүй тэгвэл айгүй гоё. Тэгэх юм бол тэр хүн маань л нэлээд сэтгэл зүйн юм нөгөө суур ойлголтууд мэдлгүүдийг авсан байх гэж бодож байна. Олон сэтгэл зүйчтэй одоо нөгөө подкаст чинь ингээл тэр болгоонтэй нүүр тулж уулзж байгаа юм шиг л одоо болж байгаа шүү дээ. Тэгж чадсан байх гэж бодож байна. Гэхдээ энэ 100 дугаарыг бүгднийг сонслоо гэж та бас ингээд төгс сэтгэл зүй мэддэгтэй болцсон гэсэн үг бас л биш. Бит хоёрын энэ цаг хугацаанд баригдаад дутуу яригдсан зүйлч байгаа. Нэг жилийн өмнө оруулсан дугаар одоо дахиад бүр шинэ мэдлэгээр баяжуулаад ярих үе хэмжээний ч гэсэн болцсон байгаа. Гэт энэ олон талаас нь бас харж үздэг байгаасай гэж бодож байна. Тэгээд би бас ингэж бодсон. Сэтгэл зүйн ер нь боловсрал хүн ингээ өндөртэй болохын хэрээрээ сэтгэл зүйн талаар ойлголттой болохын хэрээрээ хүн их уян хатан болд юм байна гэж бодсон. Ийм л байна гэд ёстой заавал энэ төр гэдэг зүйлс нь ингээд багасаад за хүн тэгээд сайн ч хийж болно дөө, муу ч хийж болно дөө. Тэгээд нөхцөл байдал ямар болохыг ингээ мэдэхгүй дээ гэдэг юм уян хатан болдог юм шиг санагдсан. Тийм. 5 см диаметртэй дурангаар харах нэг өөр те. Тэгэнгүүтээ 100 см диаметртэй ингээ дурангаар харах өөр. Тэгэхээр нөгөө хараагач тэлээл
баригдмал ихтгэл үнэмшлүүдээ ч ингээд учрыг нь олоод ингээд явж байгаа гэсэн үг шүү дээ. Ихтгэл үнэмшил бас биднийг одоо хоригддаг, зовоодаг ч гэх юм уу те. Тэгэл нөгөө бодол мэдээж ингээд би муу хүн бэ гэдгийг зорих хүн байхгүй шүү дээ те. Гэтэл ингээд харилцаан дээр бид нэр за тэр хүн ч тиймдээ иймдээ гэл нэг хүмүүсийг категорид оруулаад яваад байдаг. Тэгвэл тэр маань нөгөө тухайн хүний ер нь дотроо ингээд боддог байсан ихтгэл үнэмшил нэг юм хөдлөшгүй болоод байгаа автомат нөгөө нэг бодлууд гэл. Тэгээ энэ одоо үгнүүдийг ингээд нэр томьёолоод ярьж байгаа ч гэсэн хүмүүс маань ерөө сонсоор гад мэддэг болсон байгаа. Автомат бодол гэдэг чинь тийм шүү гэх. Тийм. Тэгэнгүүт одоо ингээд ажиглахаар ямар ч сэдвийн хүрээнд ингээд яригдсан ерөөсөө явж нэг сумны чиглэл ингээд өөр төр очичоод байгаа юм шиг чам санагдсан уу? Яг тэг санагдсан. Ерөөсөө л асуудал боллоо эцсийн буруутны би миний сэтгэл зүйн асуудал юм ба шүү дээ. Энд хүнтэй байн ижлэгээ харилцаанд тулгараад асуудал үүсээд байна уу? Тэгээ юу вэ гэдгс чи эргээд би болоод байгаа юм. Тийм. Одоо эцэг их хүүхдийн харилцааг ингээд ярьсан ч гэсэн бас нэг подкаст байсан маань өсвөр насны хүүхдийн эцэг эхчүүдтэй холбоотой яг сэдвэр яригдчихсэн подкастн дээр нөгөө хүүхдээ ингээд урамшуулахын тулд одоо нэг юм одоо урамтайгаар те гэрийнхээ ажилд туслаад ч юм уу те тэрийг ингээд илүү урамтайгаар хийж гүйцэтгэдэг болохын тулд ингээд яах вэ гэд би асууж ирсэн. Тэгэнгүүт та эхлээд өөрийгөө хар гэдэг юм чиглүүлгийг манай сэтгэл зүйч зөвлөж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт хүүхдтэйгээ би яаж харилцах вэ гэдэг дээр та ингэж харилцнаа гэдэг зөвлөмжийг өгж байгаа юм шиг хэдий ч ингээд явж цаашаа эцэг их таад гэсэндээ ингээд нэг өөрлөгөө өнгөөд үзчихээ. Тийм таны нөгөө нэг харилцааны механизм чинь ямар байгаа вэ? Танд магадгүй юм хангагдаагүй сэтгэл зүйн хэрэгцээ байгаа юу те? Танд ингээд дарагдсан уур бухимдал, стресс байна уу? Та тэрийг хүүхдтэй гаргаад байна уу? Эсвэл та хүүхэд нь ингээ хар гутал өмсмөр байла. Та ягаан гутал авч өгмөр байла. Энэ дэр зөрчил нь яг хинд байгаа. Хүүхэд таны үгэнд орохгүй байгаа даа юм уу? Эсвэл та хүүхдээ өөрийнхөө хүслээр байлгах гэдэг байгаа даа юм уу гэл ерөөсөө нэг сумны чиглэл өөрлөгөө орчод байгаас нэгээд байгаа байхгүй. Тэгэнгүүт бид нэр явж энэ их мэдээллүүдийг тархиндаа халаасалж яах гэдэг юм гэхээр нэг өөртөөгөө ажиллаад өөрөө нэг сайхан хөнгөрөөл өөрөө чөлөөлөгдөж нэг юм дэ сэтгэл зүйн очрыг олчих юм бол бусдад харилцаа болон зүйлс ингээд юм хялбархан болох гэж байгаа юм шиг тий. За бас подкастэнд маань нэг ийм хэсэг дугаарууд нэлээд хэдэн ингээ категорилоод харах юм бол өөрийгөө уучлах тухай, өөртөө инэрэнгуй хандах тухай, өөртөөгөө сөргөөр ярилцахгүй байх тухай, өөрийгөө хүлээн зөвшөөрөх тухай гэх мэтчлэн ийм дугаарууд бас нэлээд хэдэд хийгдсэн байна. Тэгээ эдгээрийг ингээд харангуут юу гэж бодогдсон бэ гэхээр нөгөө бид нар чинь ер нь бол ингээл за хүнтэй айтайгаа харилцаатай байх юмсан, хүнд төвөг саад болохгүй байх юмсан, хүнд буруу ойлголт төрүүлчихгүй байх юмсан гэл дандаа ер нь юм гадагшаага чиглэж амьдрдаг, боддог байгаа байхгүй. Гэхдээ тэр гадагшаа байгаа зүйл сайхан байхад хамгийн том нөлөөлөх зүйл нь юу байна вэ гэхээр би өөрөө болж тарж байгаа. Өөрөө дотроо сэтгэл зүйн хувьд 50 доктортой байвал, өөрөө юмсыг харах өнцгөн тэнцвэртэй, бодиттой байвал, за тэгэл нөгөө сэтгэл зүйн хувьд амралт аваад цэник авч чадсан, бие махбодынхоо хувьд ч гэсэн амралт аваад цэник авч чадсан. Нөгөө нэг одоо багаас ингээл автоматар үүссэн тэр сөрөг итгэл үнэмшил бодлоод гэл тэр бүхэнтэйгээ ажиллаад за энэ маань юм биш үү, за би нэг ийм үед ингэхэд байдаг шүү те, тэр бодлоо ингийн тгий гэл ингээл өөрөө өөртөө ажиллах маань ерөнхийдөө явж бүх юм дээр л яригдж байгаа, бүх юм нийл шийдэл ингээл болчиход байна л да. Тэгээ би бас тэр дугаарыг хүмүүс бас эргээд ингээд тэрөө сонсоогүй хүмүүс байвал сонсоосай гэж хэлмээр санагдсан. Тийм. Одоо тэндээс ингээд бас онцлох поинтууд ингээд юу байж болох уу гэдэг дээр яг нэг нөө хайрлаж уучлж тэ хүлээн зөвшөөрөх юмнуудын одоо хамгийн ихний алхам нь нөгөө нэг ажиглах болж тарж байгаа байхгүй юу? Өөрийгөө тухайн моменттой ингээд ажиглах, ярилцж байхдаа ажиглах. Би ер нь ингээд ямар мэдрэмжтэй байгаад идэв. Би ер нь ингээд хүмүүстэй харилцаж байхдаа ямар ингээд байр сууриас харилцдсан бэ? Илүү ажиглаж байгаад орд юм байна уу? Эсвэл шууд ингээд харилцааг одоо удирдах явцдаг юм байна уу? Магадгүй ганцаараа байхдаа би хэр тухтай байж чаддیں۔ Гэх мэтчлэн нөгөө өөрийгөө ажигл гэдэг одоо поинтыг эндээс базаж хэлмээр байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө ажиглана гэдэг нь одоо жишээлбэл би энэ аягийг хараад ингээл цагаан өнгөтэй юм байна, дээр нэм цасан ширхэг байна, цэнхэр өнгөтэй цасан ширхэг байна гэж байгаатай ингээ адилхан. Гэхдээ ажиглан гэдэг нь бүх одоо үйл явцаас өөрийгөө тасалж байгаа л ингээл хараа суух биш шүү дээ, тий. Гол нь нөгөө тухайн ямар нэгэн үйл ажиллагаанд оролцож байхдаа, ямар нэгэн зүйлийг үйлдэж байхдаа, альва зүйлийг бодож сэтгэж хэлж байхдаа ч юм уу, тий. Эсвэл
яг тухайн моментны танд уур бухимдал, гуниг ч юм уу тийм сэтгэл хөдлөлүүд орж ирж байх үед та тэрийг ингээ нөгөө анзаарч барьж авч чадчихэв үгүй юу гэдгийг ингээ өөрийгөө ажиглах гэдэг байгаа шүү яг тухайн момент та. Тэгэнгүүтээ нөгөө энэ ажиглах аргуу одоо ажиглаж сурах чинь өөрөө хамгийн чухал бөгөөд ажиглаж ингээ дадаж болдгоо. Инхийн тулд ингээ танд одоо ийм аргуудыг бид нэр ингээ санал болгож байна гэдэг ингээ ярьж исэн. Тэгээ тэндээс хамгийн их тавтагдсан арга бол миний бодлоор нөгөө тэмдэглэл хөтлөх санагдаад байгаа байхгүй юу? Тухайн өдрөө нэг сэргэн санснаа. Тэгээ энэ өдөр миний сэтгэл хөдлөл нэг иймэрхүү байлаа. Би нэг 1-10 орныг тэтэн оноо өгч дөө. Тэгээ миний үйлдэл юм байла, бодол юм байла гэдгийг ингээд тэмдэглэнэ. Эсвэл тухайн моментод та ингээд нэг юм шийдвэр гаргах гэсэн чинь ч юм уу те эсвэл яагаад ч юм тухгүй байгаад байх юм бол шууд тэрийг ингээд бичиж болохоор байгаа байхгүй. Тэгээ яг одоо би ийм мэдрэмжтэй байна. Яагаад гэдгийг мэдэхгүй байна. Гэтэ би үүнийгээ олмоор байна. Тим юмнаас юм болов уу, ийм юмнаас юм болов уу ч юм уу ингээд бичээд яваад ах үедээ хүн тэнд дотроо төрөлтөх биш ингэж гаргаж харж сурдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо өөртөө холбоотой, дотоод хөгжилтэй холбоотой нөгөө хамгийн ихний алхам дээр ажиглах. Тэгээд ажиглаж сурахын тулд нөгөө тэмдэглэл хөтлөх гэдэг арга хамгийн их тавтагдсан юм шиг санагдаад өнөөдөр би поинтлмаар л юм л та. Бас өөрийгөө ажиглах гэдэг дэр нөгөө яаж за өөрийгөө ажиглах нь тэ чухал юм байна. Яг яаж өөрийгөө ажиглах юм гэдэг асуулт хүмүүст ингээд тулгарч байгаа шүү дээ. За эхний техник нь бол ингээд талархах юм. Тэр бол мэдээж нэрээ маш олон дугаарууд дээр яригдсан. Тэгээ бас миний анзаарснаар хоёр дахь их яригдаад байсан юм нь бясалгал хийх, mindfulness дасгал хийх, тайвшруулах дасгал хийх гэдэг зүйлсийг тэ хүмүүс сэтгэл зүйчд маань хоёлаа ч гэсэн нэлээ их ярьсан санагдсан. Тэгээ энэ маань нөгөө нэг түрүүний л хэлдэг шиг өөртөө цаг зориулт гаргаж байгаа байхгүй өөрийгөө ажиглахын тулд. Тэгээд нэг хэдэн минут одоо бараг 5 минут байхад л бас нэлээ хөрхөн ингээд ер нь өөрийгөө ажиглаж за би нэг дотор нэг юм байна да. Уур их хүрээд энэ да эсвэл үзэн ялдал байгаад энэ да ч гэдэг юм уу те. Эсвэл санаа зовнил байна гэх мэтлэнгээр ингээд анзаарах боломжийг нь олгочихж байгаа байхгүй. Та анзаарч чийна л гэдэг чинь та ажиглчихж байгаа юм. Тэгээ ажиглах гэдэг дээр ингээд ингэсэн бол та ингээд супер ажигласан гэдэг гэсэн үг ээ гэсэн бас томьёол байхгүй. Хүн болгоны тэр ажиглалтууд ингээд өөр байна. Харин гол нь тэр ажиглаад үзэнгүүт өөрийнхөө бодлыг, сэтгэл хөдлөлийг барьж аваад нэрлэж чадчихна гэдэг чинь та түүнээс яаж хурдан одоо мэдээж таагүй тухгүй ингээд байгаад ахыг хүн хүсэхгүй юм чинь яаж тэгвэл тэр уур бухимдалтай байгаа мэдрэмжээсээ эсвэл яаж тэр төгшүүртэй санаа зовнилтай байгаа мэдрэмжээсээ хүн гарах вэ яаж хэвийн төлөвтэй шилжих вэ гэдэг арга маш амархан олчиж чадчих байгаа байхгүй тий. Тэгэхгүй ингээл яг юу болоод байгааг нь мэддэхгүй бидний нөгөө хүмүүс яг хэлдэг шнэ дотор бүр юу болоод байгааг мэдэхгүй байна. Бүр ингээл нэг баахан юм байгаад байна гэл. Тэгээд яваад ахыгаа хэрээр нөгөө тэнцвэртэй байдлаа олох нь бэрхшээлтэй болчиход байгаа байхгүй юу? Тэр ийм зүйл бас их яригджээ гэж харж байлаа. Нөгөө ажиглаж айгуу сайн чадаад байх тусмаа хүн нөгөө асуудлыг шийдэх тухайн нэг мэдээж эрэг хэцүү бэрхшээл стресс байж дээ тэндээс гарах хугацаа нь нөгөө нэг багасдаг. 2 сар ингээл зуралдаад ахав тий 2 хоног зуралдах уу тэгэнгүүт ажиглаад сурчхаараа надад юу хэрэгтэй вэ гэдгээ хүн ойлгоод ингээд хэцүү ингээм хоёр мэдрэмжийн дунд зөрчилтэй хэцүү байсан ч гэсэндээ тийм шийдвэрийг гаргах үе залхмуудыг хүн хийж эхэлдэг юм шиг надад санагдсан байхгүй. Тэгэхгүй ингээ нэг мэдрэмжтэйг удаад хахаар дараагийн юм ингээ тэнд хүлээгдээд байдаг юм шиг тий. Тэр нь дараагийн юм хүлээгдэл бөөгнөрөд хахаар улам ийм хүнд дарамтын мэдрэмж нэгсэх гээд байгаа юм шиг санагдаад байдаг. Тэгэхээр энэ бол надад бүр ингээд давтан хэлмээр хідүүлээ өөрсдөө ингээ ажиглацгаая гэж хэлэх үйц гоё юм чухал суурь санагдаад байдаг байхгүй. Тэгэд ерөн сэтгэл зүйчэд хэлдэг шүү дээ. Ерөөсөө уургүй хүн гэж байхгүй, нэгэлдэггүй хүн гэж байхгүй, ууралдгүй, үзэн яддаггүй, зэв үцдэггүй хүн гэж энэ хорвоод л хийдэр ерөөсөө байхгүй ээ. Энэ бол ёстой яг хэвийн хүний хариу үйлдэл байдаг л зүйл. Бас ингээл одоо жишээ нь утрах мэдрэмж ч гэсэн ингээл 3 хоног, 5 хоног ч юм уу ингээ хүнд гутранг байдал мэдрэгдэх нь болно. Тийм байж болно. Харин түүнийгээ 2-7 ч юм уу 2-7 хоног ч юм уу түүнээс дэш хугацаанд байлгахаараа нөгөө сэтгэл зүйн тайван доктортой тэнцвэртэй байдал гэдэг чинь алга болоод ингээд ирж байгаамаа. Тэгэхээр нэг ганц 2 хоног ингэхдээ ч гэсэн та өөрийгөө буруутгаж би яачаад байгаа юм бэ гэдэг рүүгээ ингээд төвлөрч өөрийгөө бас битгий буруутгаарай.
нөө хиндэж бид нэг найз чинь би гутраад байна гэхээр чи ячаад байгаа юм би гэдэггүй шүү дээ тий. Өө тэгснөө яах вэ хөө би чамд яаж туслах уу гэдэг шүү дээ. Тэгэхээр яг бусдад тэр зориулдаг үгээ хандлага өөртөө ч гэсэн зориулж байгаарай гэдгийг дахин сануулмаар байна. Тэгээ энэ подкастуудаа ингээд хараад ангууд бит хоёрын хувьд бол хувь хүний сэтгэл зүй бидний орчин тойрны нөлөөллүүд янз бүрийн сэтгэл зүй асуудлуудыг одоо яг онцолж за бас гэр бүлийн харилцаа, ажлын байрны харилцаа, одоо мөнгө болон сэтгэл зүйч гэдэг юм уу те гихмичлэн ингээд маш олон сэдвүүдийг ер нь бол онцолж ярьж исэн байна. Мэдээж эдгээр дугаарууд маань төлөвлөгөөтэй ч явж исэн. Бас зарим тохиолдолд тухайн цаг үеийн нөхцөл байдлаасаа хэрэгцээтэй байгаа хүмүүсийн сэтгэл зүй эрүүл мэндийн хэрэгцээтэй байгаа тийм подкастуудыг ч гэсэн ярьж байжээ. Тэгээд ингээ харангуут яг хүн өөрөө өөртөө ажиллах нь чухал. Гэхдээ одоо хүн болгоно л хэн нэгэн хүн одоо нэгэн хүнийг өсгөн өөрөө аав ээж болно бусдад нөлөөлнө гэдэг утгаараа ялтгүй гэр бүлийн харилцааг бас маш их ярьдаг байсан. Тэгээд энэ бүхнийг дүгнээд ингээд харахангууд гэр бүлтэй холбоотой дугааруудыг харангууд эцэг их бол та өөрөө ч гэсэн амьдралаа анхудаа л эцэг их болж байгаа. Тэгээд тийм болохоор өөртөө илүү их цаг гаргаж байгаа. Та аз жаргалтай ажил хүүхэд чинь ч гэсэн тэгэл аз жаргалтай байна. Тэрнээс гоё ганган юм авч өгснөөрөө эсвэл нэг 7 хоног жингоо ингээл завгүй хүүхдтэйгэж тухтай ярилцахгүй байжснаа гац бүтээсээ өдөр ингээд гой байснараа биш өдөр болгон жижигэн тэр аз жаргалтай моментууд байснараа таны хүүхд хэзээж мартахгүй тийм сайхан дурсамжуудыг тээсэн сэтгэлийн хаттай тийм хүн болох юм аа гэдэг зүйлсийг ярьжээ гэж бас хэлмээр байна. За одоо хоёулаа юу ах вэ? Нөгөө өнөөдрийн бас ярилцах гээд байгаа нэг гол зүйл байгаа шүү дээ. Сэтгэл зүйчид ер нь юуг хамгийн их хүмүүст зөвлөж байваа? Бара сэтгэл зүйч болгон ингээд хэлдэг байсан зүйлс юу байваа гэдгийг. Ингээд зочдынхоо зөвлөжсэн одоо зүйлсүүдийг ингээд нэгтгээд харахаар ер нь ингээд эцэг их хүнч бай одоо бүх төрлийн ингээд харилцаанууд дээр яригдчихсэн зүйлийг харахаар хамгийн эхлээд та ингээд өөртөө цаг гаргаад өөрийгөө одоо ажиглаад өөрийгөө тайвшруулах ингээд зүйлсүүдийг хийгээрээ тэгээд халаасны аргуудтай болоорой гэдэг ийм мессежүүдийг хамгийн хөвдөг байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр ядаж ингээд одоо ажлын байранд эрчиндээ хурал дээр чим тухгүй зүйл гарсан бол та ингээд үйлдэл хийхээс өмнө хамгийн дөрөв дотроо ингээд нэг 10 тоолдог ч юм уу те 1 2 гэл 10 тоолох эсвэл дотроо нэг 3 тоолоод амьсгалын дасгал ингээ хийгээд үзээрэй гэх мэтчлийн юм жижиг типүүдтэй болохыг ингээ санал болгодог байсан би бас санаж байна. Дараагийнх нь ямар нэгэн байдлаар заавал ингээ өөртөө цаг гаргаад туртай одоо зүйлээ хийгээрэй, сэтгэл ханамж авах, тайвшрал мэдрэх тэтгэр зүйлсүүдийг бас хийдэг байгаарай гэх тэрэн дотроо бас ингээд дурдах юм бол саяны хэлсэн гэл mindfulness, йог, спортоор хичээллэх, тасгал хөдөлгөөн гэл гих мэтчлийн зөвлөмжүүдийг хэлдэг байсан байгаа хгүй. Тэгэхээр эднэрийг ингээд зүгээр базаад харахаар би юунд туртай вэ? Би юу хийхээр тайвширдаг вэ? За амьсгалын цал надад нөлөөлөд байна уу? Эсвэл ингээд тако харилцаанаас би төр холдоод эсвэл нэг аяг ус ингээд уудаг ч юм уу те. Эсвэл шатаар дээшээ ингээд алхаад гарчаад ирэхээр би тайвширж гин үгүй юу гэдгийг ингээд ажиглаж мэдэрээд өөрийнхөө туртай одоо тайвшрах аргуудыг олоорой гэж зөвлөдөг байсныг тод санаж байна. Бас нөгөө дугааруудаа эргэл ярьж байгаа учраас тэр дугаарыг сонсороо гэдэг юмнууд айгүй хэлмэр санагдаад байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө нэг тарих хэрхэн ажилтдаг вэ гэдэг дугаар байна. Тэгээд тэр бит хоёрын бас нэлээ их үед хийжсэн дугаар хэдий ч гэсэн ер нь ингээл тарих одоо тань мэдгүй үйл ажиллагаа хийгээд ийм хүмүүсийн сэтгэл зүй сэтгэл хөдлөлтөй холбоотой үйл ажиллагаа процессын үед яад ингээл тэтгэрийг ирсэн байна. Тэгэнгүүт бид нэр ингээд за ярилцсан чухал ер нь хүн болгоо мэдчихэж байгаа тийм дасгал хөдөлгөөн хийх нь чухал бас л хүн болгоо мэдчихэж байгаа. Гэхдээ тарих яаж ажилтдаг вэ гэдгээ ер нь нэг жоохон ойлгочих юм бол бид нар за ер нь ингээд бидний нүдэнд харагдахгүй тэр дааврууд чинь ингээд байд юм байна. Нөө эмхтэй хүмүүс ч гэсэн одоо чинь сарын тэмдэг өрөх үед савлаад байдаг нь ийм нас болд юм биш тэгэл нэг тархины үйл ажиллагаа бид нар заавал ингээд сэтгцэн юм шиг тарих судлаачийг мэдэх албагүй нөө хүн болгоны мэдэж болох мэдлэгийн хэмжээнд мэдчих хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэх юм бол за урд өсөх чинь нэг ингэдэж шүү. Өөртөө. За өнөөдөр жоохон тарих айгүй хачаалчлаа бид нар бүр ёо толгой задарлаа гэл ингээл ярьдаг шүү дээ. Ажгүй их ажилчлаа, ачаалчлаа. Тэгэхээр ингээд жоохон амрыг утсаа их ачааллаад байгаа чигээр халаад идэг шүү дээ. Яг тэрэн шиг л ингээд тархигаа бид нар баг зэрэг ч гэсэн ойлгодог болчвол бас их хэрэгтэй санагдсан. За тэгээ саяны жишээ нь яагаад нөгөө нэг тэр босоод нэг алхачаа тэр жоохон ингээд нэг пауз ав гэдэг байгаа вэ гэхээр нөгөө бидний сэтгэл хөдлөл
таагүй мэдрэмжтэй болгоод идэг. Тэр дааврын хүчийг нь бас бууруулж, ялгаралтыг нь бууруулад илүү тайван доктортой байхад туслах даавруудыг л дэмжиж байгаа процесс байгаа байхгүй. Ярилцгаар бас яа гэм бас л тийм нөгөө даавруудынхаа ялгаралтыг бид нэр дэмжиж өгöd идэг. Гэх мэтчлэнээр түүнийг бас эргэж хармаарай гэж хэлмээр байна. За тэгээд би нөгөө ингээд сонсоод эргүүлээл харж байхдаа ингээд за сэтгэл зүйч нар ер нь хоёлаа ярьж байхдаа бас ямар ингээд зөвлөгөөнүүдийг нөгөө тархиндаа халааслах тийм зүйлийг хэлж гинэ гэсэн чинь санийхтай хэрвээ давхцуулахгүй хэлэх юм бол хил хязгаарын тухай бас нэлээ хэлсэн байна. За тэгээд ингэж байгаа байхгүй хүмүүс одоо нөгөө нэг өөрийнхөө хил хязгаарыг хэр их сайн хамгаалж ингээд чаддаг байна. Тэр ярээрээ бусдын хил хязгаарыг ч гэсэн тэгж хамгаалж хүндэлж чаддаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр өөрийнх нь хил хязгаар гэдэг нь бидэж бүх юмд үгүй гэдэг тэр бол бас юм эрүүлэр хил хязгаараа хадгалж байгаа хэлбэр биш. Бас эсвэл зүгээр л дургүй санагдах юм бол те би дургүй гэл шууд тэгээд түүнийг бас хүмүүс зөвтгдөг өгнүүд байна. Би угаасаа л юм хүн. Би угаасаа шударгаар хэлцдэг те би юм шулуухан хүн ч гэдэг юм уу. Гэтэл бас ингээд хамгаалаад ах маань тийм хил хязгаараа тохиромжтой ингээд хадгалаад байгаа хэлбэр биш байгаа байхгүй. Тэнгүүд ингээд за ийм үед та үгүй гэж хэлээрээ тэгвэл хил хязгаар чинь шүү гэдэг бас томьёол байхгүй. Хүн болгоны өөртөө авж байгаа мэдрэмж өөрийнх нь онцлог энэ төр өөр учраас тэр хил хязгаараа ямар үедэд тохиромжтойгоор тавих вэ? Бас нөгөө харилцааны дүрийн талаар ярьж байсан дугаар дээр үнийг айгуу гоё тайлбарлаж өгчээсэн бас сэтгэл зүйч маань. Тэгэнгүүт ингээд одоо хил хязгаарлуу нэгээ халдсан ингээд юм моментуудад яаж тэр харилцааг ингээд харилцааны техниктэйгээр ингээд авч явах уу гэдэг зүйлсийг ярилцсан дугаараа түүнийг бас сонсоорой гэж ингээд хэлмээр байна. Тэгээд ер нь ингээд сэтгэл зүй асуудлууд энэ трийг ярангууд бүгдэн дээр нь дандаа юм харилцааны техникийг яриад байгаа байхгүй. Хил хязгаар тавьж гин гэдэг чинь муу адил бас л харилцааны техник байгаа шүү дээ. Тэгээд ямар үед хүнд ямар үгийг хэлэх юм би мессежийг бол одоо бүр зөндөө одоо ярьсан тий. Тэр арга нь гэж юу ингээл гих мэт харилцааны хил хязгаарын тухай ер нь их ярьжээ. За тэгээд нөгөө гэр бүлтэй холбоотой дугаарууд дээр жишээ нь эцэг эхчүүд өөрийнхөө хил хязгаарыг хэрхэн ингээд алдчихад идэг. Нөгөө хүүхдийн хил хязгаарлуу бас хэрэг ингээд дараа товтлоод идэг тухай энэ төр бас нийлээдгүй яригдсан байна. За тэгээд дадал хөвшил гэдэг зүйлсийг бас маш их ингээд онцлсан байна. Тэгээд та бүхэн бас манай пэйж аккаунтуудыг ингээд дагдаг хүмүүс маань анзаарсан бол бид нэр сар болгон ном уншаад тэгээд номын юм клубийн чөлөөтийн уулзалтуудыг хийж байгаа. Та өөрөө ингээд ном уншаад ирвэл ямар ч юм үнэлбэргүйгээр тэгээд тэр маань гол зорилго нь юу вэ гэхээр бид нар нөгөө нэг одоо инсайт болох гэж ингээд яриад байдаг шүү дээ. Ухаарах, тэр ухамсарлах түүнд маань тусалдаг нэг зүйл нь юу байна вэ гэхээр хүн ном уншиж байхдаа айгүйх сэтгэл зүгөө хөгжүүлж идэг, суралцж идэг. Тэгэхээр тийм одоо мөчийг бас хүмүүст ингээд олгоё. Бид нар өөрсдөө ч гэсэн бас ингэж ном уншиж өөрсдөө одоо нөгөө дотоод хөгжилтэй хувь нэмээр оруулъя гэдэг үднээс ийм хийдэг басан. Тэгээд тогтмол хүн дадал хөвшилтэй ингээд байнгут бидний бие махбод ой тогтоол одоо гар хөлийн булчин энэ бүгдээрээ ой санамжтай гэж байгаа байхгүй. Тэгвэл тэр ингээд зүйлст юу ачдаг хадгалагдаад нэг үлдчихдэг. Орой унтахдаа уцаа уцгийнхээ оронд хэд хоног ингээд нэг сарын туршид ном унших юм бол аяндаа л та өөрөө тийм зүйлийг хийдэг болчихно. Тэр нь тань тухтаа болоод ирнэ. Өглөө болгон эрт сэрэл нэг 15 минут гэртээ ингээд тасгал хийдэг бол таны бие махбод энэ угаасаа миний хийдэг зүйл юм байна гэж бас ингээ ой санамжтай болдог. Тэгэхээр ийм дадал хөвшилтэй болоорой. Өөртөө тохирох тийм дадал хөвшлийг болоорой. Тэрнээс биш одоо ингээл тасгал хөдөлгөөн хийгээрэй гэхдээ бид нар фитнест яваарайч гэдэг зүйлийг ч юм уу ингээд аль нэг спортыг онцолж ерөөсөө ингээд хэлэхгүй байгаа шүү дээ. За яг алхалтыг бол нөх хүн болгоны бас ингээд нөх хөрөнгө мөнгө зарахгүйгээр хийж чаддаг зүйл учраас онцолж хэлж ийсэн. За сүүлийн бас нэг онцолж хэлмээр исэн юм юу исэн бэ гэхээр нөө таашаал авдаг зүйл хоббитэй болоорой гэдэг юм байгаа юм. Тэгээд надаа ингэж бас санагдчихсэн нөгөө томчуудад ингээл таны хобби юу вэ гэхээр юу жоох хүүхдээ те хүүхдүүдээс асуудаг шиг юм асуугаад байгаа бэ тэргээл зарим хүмүүс тэгж байгааг харж ирсэн байхгүй. Тэгэнгүүт ингээ хобби гэдэг чинь ерөөсөө насаар ингээ хязгаарлагддаг биш. Та 40 эдтэй байсан ч бөмбөг тоглох туртай байж болох байхгүй юу те. Та бүр 50 эдтэй байсан ч тоглох хоббитэй ч байж ингээ болно. Тэгэхээр ингээд хүн болгоны яг тэр нэг таашаал авдаг зүйлтэй байх, хоббитэй байх гэдэг чинь амьдралын чанарыг урт удаан наслахад аз жаргалын мэдрэмж өндөртэй байхад тусалдаг их чухал хүчин зүйл юм байна. Үнийг бас маш олон сэтгэл зүйчид маань
манай үзэх сонсогчдод бид бүхэн зөвлөж байжээ. Тийм. Дадал одоо зуршилтад хийсээр байгаад сурнаа. Тэгээд таны ингээм амьдралын нэг хэсэг болно гэдгийг сонсоод надаа нөгөө нэг сэтгэл зүйн хүн холбоос салхтай холбоотой подкастын нэг хэсэг ингээ орж ирж байгаа байхгүй юу. Тэрэн дээр сэтгэл зүйч маань юу гэж ярьжсэн бэ гэхээр одоо ингээд бид нэр яг хүлд орж байгаа хүүхэд шиг ингээд одоо сэтгэл зүйрэл мэндэ анхаарч байгаа зүйл маань ч тэр тэ ингээд өдөр болгон гүйя гэдэг зорилт тавьчаа тэрийгэ биелүүлэх гэж байгаа процесс маань ч гэсэндээ яг хүүхэд ингээ ихээс төрөөд хүлд ороод тэ эхлээл явж байгаа л бүдэрч ундагч эхлэм мөлхөө штэ тий гэснээр явж байгаа л бүдэрч ундаг ч юм уу тэгэл хүнээр төшүүлээл амар явдаг ч юм уу гих мэтчлийн процессын дагуу явж байгаад ингээд та нэг л мэтгээд алхаа сурцсан байдгаа түүнтэй адилхан ингээд зүйл юм шүү гэдгийг хэлжсэн байхгүй юу. Тэгэхээр бидний ингээд ихний хийж байгаа процессууд айгүй чухал байдаг. Тэгээд та заримдаа өглөө нь тий ёо за өнөөдөр гүөхэ болчи ингээд унтчих гэж болно. Магадгүй тэр нь ингээд алхаж явж ирсэн бүдэрч унж байгаа хүүхдтэй ингээд адилхан байхгүй. Гэхдээ л тасралтгүй ингээд өргөжлүүлээрэ гэдэг юм мессежийг хэлмээр санагдаж байгаа. Тэгэнгүүт одоо харилцаатай холбоотой байсан подкастууд дээр юу бас ингээд маш их тавтагдан ингээд хэлжсэн мэй гэхээр нөх хүлээн зөвшөөрөх гэдэг зүйлийг салгах. Жишээлх юм бол эцэг их хүүхэд хоёрын хооронд нөгөө хүүхэд бол тусдаа ингээд хүн би бол тусдаа одоо эцэг их ингээд миний ээж гэдэг хүний орон зай аав гэдэг хүний орон зай тусдаа хүүхэд гэдэг хүний орон зай ингээд тусдаа гэдэг ийм дөрвүүдийгээ салгаад тэгээ хүүхдээ хар хувцас өмсмөр байгаа л тэрүүгээр нь л ингээд хүлээн зөвшөөрчөөч дээ гэд яг манай зочин сэтгэл зүйч хэлжсэн байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг хүлээн зөвшөөрөх байгаагаар нь хэрвээ хүүхд чинь аюу ямартай хөдөлгөөнтэй ингээд ярьдаг бол тэр тэгэл тэр хүүхдийн онцлог магадгүй хүүхд чинь жоохон удаан ингээд бичдэг те ингээд удаан бодож тунгааж хариу үйлдэл удаанаар үзүүлдэг бол тэр л хүүхдийн чинь онцлог тийм учраас байгаагаар нь хүлээн зөвшөөр өөрийгөө ч гэсэн байгаагаар нь хүлээн зөвшөөрөө. Тэгээд өөрчлөлмөр байгаа шалтгаан чинь юу юм бэ? Тэрийг ажиглах гэдэг аргаараа олоо гэдэг юм мессежүүд маш их тавтагдчихсан байгаа байхгүй юу. Тэгэнгүүт үүнтэй холбоотойгоор эцэг их хүүхэд хүмүүжлэлтэй холбоотой подкастууд дээр нөгөө хүүхдтэй алдах эрхийг нь ингээд өгөө. Магадгүй бүдэрч унж болноо. Тэгэнгүүт нь юу өгөөгүй чичээл хөө яасан ингээл хувцсыг өөх биш те. Ингээ алсаас хараа за босох нөө. Тэгээ ямар аргаар босох нөө юм дүшиж босох нөө эсвэл намайг дуудаад туслаарай гэж хэлэх нөө гэдэг тэр үйлдэлийг өөрөөр нь ингээд хийлгээ. Тэгжээч хүүхдийг нөгөө хамгийн подкаст ихэнд ярьсан шүү дээ. Альва асуудлыг даван туулж чадах тэр нөгөө арга техникийг өөрөө олж одоо өөрийгөө дааж суралцах тэр нөхцөлийг эцэгчүүд ингээ бүрдүүлж өгч байгаа шүү гэж хэлжсэн. Тэгэхээр энийг бас нэмж дурдмарсан гэхэл. Тэгэл ер нь одоо бид нар яг одоо би гэдэг чинь аав ээжийнхээ өвөө эмийнхээ аав ээжийнхээ бүтээл аав ээж маань эний бүтээл өгөө өвөө эмээ бүтээл өвөө эмээ миний бүтээл өгөхээр тэр хүмүүс одоо дээдлийн үеийн бүтээл гэл ингээл ерөөсөө яг өөрөө ингээд өсч төрж исэн яг ингээд ямар орчинд байсан үзэж туулах юмсыг харах онцгой нь ямар байсан бэ гэдгээрээ л дараахаа копиг буюу хүүхдээ ингээд яадаг аахгүй би болгодог. Тэгэнгүүт нөгөө сая чамааг яг жишээ ярьжсэн чи жоох хүүхдүүд ер нь тэгдэг шүү дээ. Ингээл бүдэрч унчаад өөрөө эхлээд бол уйлдаггүй шүү дээ. Том хүмүүс рүү ингээ харж чагаад тэгээ тэр үе ямар үйл харах нөө эви гэд хэлчих нөө те яасан ингээл ингэчих нөө яасан ингээ хэлэнгүүт уйлчдаг. Тоохгүй анхуд зөвхөр хийж идэг те. Гэх мэтчлэнгээр ер нь ингээд нөгөө хүүхдийн ямар үед нь ямар хариу үйлдэл үзүүлэх үү? Ямар үед нь бид нар аргадж явах уу? Ямар үед нь өөрөө ингээд хийгээд үзэг, шийдээд үзэг, бодоод үзэг гэдэг тэр боломжуудыг ингээд олгож авах уу гэдэг маань бас л зориулт гаргаж суралцж явах юм зүйлс ээ. Тэгээ ер нь насан туршдаа ингээд суралцдаг нэг зүйлсийн одоо зүйлсийн нэг нь бол сэтгэл зүйн боловсрал юм байна гэдгийг бас ингээд олж харж байна. Тий. Одоо цаг үеэс шалтгаалаад хүмүүс хийх мэдээллийг ингээд сошиалар ч юм уу те AI-аар дамжуулан хүргэж авч байгаа. Тэгэнгүүт мэрэгжлийн хүмүүс ч гэсэндээ тэрнээс илүү байх гэдэг нөхцөл гарч ирж байгаа байхгүй илүү сайн суралцах. Тэгэхээр ингээд цаг үеэс шалтгаалan магадгүй хүүхэд хүмүүжлийн ч юм ингээд нөхцөл байдлууд өөрчлөгдөж байгаа учраас бид нэр аягүй юм эрэл хайгуулч тэгээ нөө энерги хөдөлгөх хэрэгтэй л болж тарж байна л да тий. Бие махбодч хөдөлгөх энергич хөдөлгөж тэр урсгалд нь оруулж байж бидний амьдралын өрнөл ингээд үргэлжлэн явдаг юм шиг санагдчих. Тэгээд өнөөдөр хоёлаа ингээд 100 дахь дугаараа бичээд өмнөх одоо подкастуудаа ингээд сэргэн сонсон чинь надад бас нэр нь тийм шүү. Нэр би тэрийг бас мартцсан байгаа юм уу да гэж ингээд
бодогдох зүйлс их гарч ирж байгаа хгүй. Жишээлх юм бол талархах. Тэгээ нэг хэсэг айгүй их талархал бичсэн. Тэгээд бас ингээд дотор талархал хилээд явж байсан тэрийг нэр мартсан байна гэдгээ ингээд сэргэн санаж байна. Магадгүй манай үзэгч сонсогчдын маань хувьд ч гэсэндээ те нэр нь тэр подкастн дээр юм яригдчихсэн шүү гэдэг ахаад дурсамжууд ч юм уу те сэргсэн байх гэж бодож байна. Нэр бас тийм нөгөө дурсамжууд нь зэрэг тэр подкастын энэ хэсэг нь гоё юмсан гэд танд тусалсан өөр хүмүүст хуваалцмаар байгаа зүйлсээ гоё комментээр бичээрэй. Нөгөө харилцаанд донд хүн хөгжиж идэг гэд би нэг ингэж байгаа хэлсэн шиг. Тийм тэгэхээр хоёлаа одоо энэ бүх одоо зүйлүүдийг сэргэн санаад нэг базаад хэллээ шүү дээ. Тэгэхээр эдгээр зүйлстэйгээ холбоод одоо манай подкастны нэр маань тархиндаа халааслах байгаа. Тэгэхээр үзэг сонсогчд маань тархиндаа ингээ ямар гурван зүйлийг ингээ халаасалж үлдээсэй гэж бодож чинь тэрийгэ зөвлөд тасгай тийм. Хүмүүсээс дандаа асуултанд өөрөө хариулах гэж байна. За нэгт бол мэдээж бид нар маш их өөртөө хатуу ханддаг юм байна. Ер нь хүмүүс тийм болохоор өөртөө зөөлөн ханддаг байгаарэ гэдгийг хэлмээр байна. Тэгээ өөртөө зөөлөн тэгээд ер нь ямар ч ингээд нэг ойлголтыг баланстай л ойлгож явах нь чухал санагдсан. Энэ олон дугааруудыг хийж явах явцад өөртөө зөөлөн хандна гингүүтээ алдаа гарах болондоо за яатын гэдэг авах бас биш байгаа байхгүй юу? Тэгээ алдаанаас мэдээж хүн суралцах хэрэгтэй. Дахин давтаж тэр алдаагаа гаргаж өөртөө хэцүү мэдрэмжийг авахгүй байх нь бол тэр хүний мэдээж өөрийн сонголт бас өөрийн хариуцлагын бас асуудал байх. Тэгээ тийм болохоор өөртөө зөөлөн хандаарэ гэдгийг ч гэсэн баланстай ойлгоорой. Бид нэр их хөвчлэн асуудал бэрхшээл тулгамдсан үедээ сэтгэл зүйн хувьд унаалт доройтолт ингээд орсон үедээ ч юм уу өөртөө маш их хатуу хандах гэдэг. Тэгээ тэр үедээ өөрийгөө магадгүй уучлж хамгийн санаараа л би хичээж исэн гэдгээ өөртөө сануулж тэг зөөлөн хандж байгаарэ гэдгийг хэлмээр байна. За дараагийн нэг хэлмээр байгаа зүйл нь болохоор өөрийнхөө сэтгэл зүйд өөрийнхөө сайн сайхан байдалд зориулт гаргадаг байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээ сүүлд нөгөө номын клубын уулзалтан дээр нэг хүн маань хэлжсэн байхгүй юу? Ингээд гэртээ ингээд унтаад байж ах ч ингээд боломжтой байсан. Магадгүй ингээд тэр өдөр нэг юм жоохон бороотой хүйтэн өдөр байсан байхгүй юу? Сүүлийн уулзалт хийдэг өдөр тэгсэн чинь хүйтэн байна да гэд гэртээ банштай цагаа игээд ч ингээд байж болох байсан. Гэхдээ за ерөөсө бүтэн сар ингээд уншсан номоо ярих юм чи очноо гэд зориод ирсэн ингээд тэгж байгаа байхгүй. Тэгэл ингээд болчмоор ер нь ингээд шалтгаанууд аюул олон байсан. Гэтэ би зориод ирсэн. Тэгээ би зориод ирсэн ерөөсө харамсахгүй байна гэж хэлж байгаа. Тэгээ би тэр мөчөд нэрээ эн чин би ч гэсэн өөртөө энд ингээд сууж байгаа чинь би зориулт гаргаад ингээд сууж байгаа юм шүү дээ. Ер нь яг өөртөө бид нар бусдад бол ингээд бэлэг авч өгтөө цаг хугацаа зориулахад ингээд харамгүй зориулж чаддаг. Гэхдээ өөртөө зориулт гаргаж бас чадахгүй байгаад идэг талтай, мартчихдаг талтай. Тэгээ тийм болохоор өөртөө зориулт гаргадаг байгаарэ гэдэг зүйлийг хэлмээр байна. За тэгээ сүүлийн бас нэг хэлмээр байгаа зүйл нь мэдээж ингээ подкаст болгон өөрийн гэсэн онцлогтой байсан, өөрийн гэсэн маш гоё зөвлөгөөнүүдийг сая бол битээр нийтлэг ингээд юунуудыг хэлсэн ч өөрийн гэсэн юм онцлогтойгоор гоё чухал хэрэгтэй амьдралдаа хэрэгжүүлж болохоос гоё зөвлөгөөнүүд ингээд зөндөө олон сонсно. Тэгээд миний хувьд сүүлийн нэг зүйл хэлмээр байгаа зүйл нэгэндээ хайртай агаарэ гэж ингээд хэлмээр байна. Тэгээд бид нар нэгэндээ хайртай байна гэдэг чинь одоо ингээд хайртай шүү гэдэг үгээр ингээд хязгаарлагдахгүй. Бидний үйлдэлээр, хандлагаар зүгээр ингээд дулаахан харж байгаагаар, шүмжлэхгүй байхаар гэл аюул олон зүйлсээр ингээд яаж байгаа. Одоо мэдрэгдэнэ. Таны магадгүй хамгийн дургу гэж ингээд бодсон хүн чинь ч гэсэн сайн охин байхыг, сайн хүү байхыг, сайн аав ээж байхыг, сайн ань нөхөр байхыг ч юм уу бас л хичээж яваа. Бас л анхудаа амьдарч байгаа. Тэгээ тийм болохоор нэгэндээ хайртай байгаарэ, зөөлөн ханддаг байгаарэ гэж хэлмээр байна. Тэгвэл чиний хувьд ямар гурван зөвлөгөөг төгсгөл нь хэлмээр байна? Би нөгөө талархлыг сэргэн сансан. Тэгэнгүүтээ өөртөө болон өрөөлд тэгээд дэлхийн ертөнцид ч юм уу нөгөө талархах зүйл ингээ маш их байдаг юм билэ. Бид нэр ерөөсөө анзаардаггүй. Тэгээд одоо талархал бичээд байх тусам биш дээ. Талархал бичих чадвар гэж хэрвээ байдаг бол ингээ сайжирдаг. Тэр чинээгээрээ хүн ингээ нөгөө сайн юмсыг ингээд илүү олж сайхан болж байгаа юмс дээр илүү акцент өгдөг болчт юм билээ. Хэрвээ ингээд болохгүй байх, бүтэхгүй байх ингээд хам бол угаасаа л нэг тийм энерги хуулиар ч юм уу те болохгүй бүтэхгүй юм бол миний нүдэнд харагдаад байж магадгүй юм шиг. Тэгэхээр би бүгдээрээ талархацгаая. Тэгээд талархлын тэмдэглэл бичээд үзээрэй гэж ихнийхт нь хэлмээр байна. Дараагийн зүйл нь болохоор ингээд уучлал өгөөрэй. Өөртөө болон бусдад. Тэгээд
хүн бусдыг уучлах амархан юм шиг байгаа. Тэгээ өөрийгөө уучлах бас ингээд айгүй хэцүү. Тэр чинь нэг дотоод зөрчлийн мэдрэмж те. Тэгэхээр өөртөө магадгүй одоо хамгийн сүүлд өстө нэр яг гэж тэгвэ ч юм уу те. Тийм өөрийгөө тийм буруутгасан зүйл болсон бол тэрийгээ санаж агаад өөртөө ингээд яг өөрлөгөө талент харж агаад ч юм уу те. За хишгтэй би чамайг уучлж байна. Эсвэл намайг уучлаарай ч юм уу гэд өөрөөсөө уучлахгүйгээд үзэрэй аягүй сонирхолтой байдаг. Тэгэхээр энэ зүйлийг хоёрт нь хэлмээр байна. Дараагийн зүйл нь болохоор 5 минут ч юм уу тэгээ нэг 10 минут ч юм уу хамаагүй ийм чимээгүй ганцаараа ингээд ийм бодох цагийг хүртэ гаргадаг байгаарай гэж би хэлмээр байна. Тэр нь ингээл өөрхийн мэдрэмжийн талаар эргэцүүлж болно дээ, юмсын талаар эргэцүүлж болно. Нэг сайхан юм гүнзгий амьсгал аваад ингээд чимээгүйгээр ингээд юмсыг эргэцүүлэх хамгийн юм тухтай мэдрэмжийг өөртөө гаргадаг байх хэрэгтэй. Тэр нь баг багаар ингээд сайжирсаар хагаад магадгүй таны нэг өөрийнхөө учрыг олох момент болохыг үгүйсэхгүй байхгүй юу. Тэгэхээр тийм цагийг бас гаргаарай гэж хэлмээр байна. За тэгэхээр хоёулаа энэ удаагийн дугаараа энэ түрээд өндөрлөе. 100 дугаарын тоймыг яриад бас энэ яриагаа энэ түрээд дуусгая гэж бодож байна. За тэгээд үргэлжлээд хамт ингээд байдаг хамтрагчдаа маш их баярлалаа. Цаашдаа олон гоё подкастыг хоёулаа хүмүүст бас хүргэх байхаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд арыг мань бас даадаг. Тэр манай үзэгчид харсан бол заримдаа ингээд бий байхгүй байгаа. Тэгээд нөгөө оршин буу газрын ялгаатай байдаг шалтгаалаад. Тэгэхээр энэ хүртэл ингээд бас нөгөө чи байсан болохоор хоёлаа одоо техникалас гэдэг нэрийн дор үргэлжлүүлэн явсаар байгаа. Тэгээд бас маш их талархаж байна. Баярлалаа. Баярлалаа л гэж хэлмээр байна да. Үзэгчтэй ч тэр тэ хамтарч байгаа Химнэл радиодоо ч тэр хамтрагчтай ч тэр. За баярлалаа. За тархины халаас нэвтрүүлэг подкастын маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлж байна. Бит хоёрын яг энэ догдолж байгаа, баярлж байгаа ийм мэдрэмжийг хамтаа мэдэрсэн, талархсан ийм дугаар болж өнгөрсөн гэдэгт итгэлтэй байна. Тэгээд үргэлж сонсож, дэмжиж, санал сэтгэлээ бит хоёрт илэрхийлж байгаарай. Тэр хэрээр чинь чанартай сайн дугааруудыг бэлтгэж хүрэхээр улам бүр их хичээх болно гэдгийг хэлмээр байна. За тэгээ уламжлалт ёсоор дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Баяртай.